PowerPoint програмаас энэ 7 хоногийн үзэх сэдэв бол презентацийн файлыг задлж доторх контентыг хэрхэн авах тухай ойлголт юм аа. Таны хайж байсан өөрт хэрэгтэй PowerPoint презентац файлыг олсон боловч source files буюу их үүсвэр файлууд руу хандах боломжгүй үед яах вэ гэсэн асуулт байна. Энэ тохиолдолд PowerPoint презентацаас дотор нь байгаа бүх медиа файлуудыг яаж гаргаж авах тухай техникийг бид одоо үзэх гэж байна. Ингийн тулд бид PowerPoint презентацийн файлаа zip өргөтгөлтөөр болгох хэрэгтэй байна. За zip гэдэг маань архивлсан файлыг хэлдэг. За яаж хийхийг одоо үзье. Энд нэг PowerPoint презентацийн файл нээсэн байна. За энэ презентац дотор 3D файл, видео файл, за дахиад нэг видео файл, за тэгээд зургийн файлууд байж байна. Би энэ видео файлуудыг өөр зүйлд ашиглах хэрэгцээ надад байна гэж үзье. Ийм учраас энэ презентацаас энэ видео, медиа файлуудыг ялгаж авах хэрэгтэй байна. За файлууд нь энэ презентацид embedded буюу шигтгсэн, шингэж орсон байдлаар байгаа. Source файл нь байхгүй гэсэн үг. За эхлээд презентацийн файлаа хаачи. Дасгалын хавцснаас файлуудын өргөтгөл харагдаж байгаа эсхийг шалгая. За миний компьютерт файлуудын өргөтгөл харагдаж байна. Ийм байдлаар тохируулга хийж өгсөн байна. PowerPoint презентацийн файлын өргөтгөл нь PPT эсвэл PPTX гэж байдаг. Би энд 6 дугаар хичээлийн zip файл гэсэн хавцас шинээр нэгэд үүсгэгдсэн байж байгаа. За энэ 6 дугаар хичээлийн дасгал zip PPTX файлыг копи хийгээд шинээр үүсгэсэн 6 дугаар хичээлийн zip файл хавцас руу paste хийж өгье. Хэрвээ энэ PPTX өргөтгөл таны компьютер дээр харагдахгүй байвал дараах байдлаар тохируулга хийж өгнө. За Windows 10 үйлдвэрлэлийн системд хайлтын мөрөнд нь Control Panel гэж бичээд өгчээ. За Control Panel гэсэн аппликейшн дээр товшно. Control Panel тохируулгын цонх нэгдсэн байна. За энэ цонхноос Appearance in Personalization гэсэн мөр дээр товшъя. Эндээс File Explorer Options гэсэн мөр дээр товшно. За тэгээд VIF tab дээр товшоод Hide Extensions for Known File Types гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг авнаа. За энэ өргөтгөлийг харуулах нуух гэсэн идэвхжүүлгийг авч байгаа гэсэн үг юм. За минийх дээр авагдсан байна. Ийм учраас товчийг товшлоо. За өмнө копидж хуйлсан PowerPoint файлын нэр дээр нэг товшоход файлын нэр итгэгдсэн байна. За файлын нэрийг солих боломжтой болж ирж байгаа нь харагдаж байна. Курсор анивчж байна. За PPTX өргөтгөл дээр аваачиж товшъя. За одоо энэ нэрийг өөрчлөх боломжтой болж ирж байна. Өөрөөр хэлбэл файлын өргөтгөлийг бид нар zip гэж өргөтгөлөөр сольж бичиж өгье. За zip гэж бичээд өөр газар товшоход анхааруулгын мессеж гарч ирэнгүүт yes товчийг товшлоо. За файл маань zip файл болон хуурагдсан байна. За энэ файлыг задлая. Энэ файл дээр 2 удаа товшоод задлж байна. За бүгдийг нь select хийн. Ctrl A товчны хослыг дарж select all гэсэн командыг ажиллуулж болно. Дээрх командуудын айконоос extract to гэсэн айкон дээр товшиж задлж болно. За задлал дуусаад харъя. 6 дугаар хичээлийн дасгал гэсэн хавцас шинээр үүссэн байна. Нээж үзье. PPT гэсэн дид хавцыг бас нээ. За энд media гэсэн нэртэй дид хавцад миний хайгаад хүсэж байгаа медиа файлууд байх ёстой. За энэ хавцаа нэгэд үзье. За энд презентацид ашигласан бүх зураг, медиа файлууд байршсан байна. За хэрэгтэй 2 видео файлыг хай. Доош нь гүйлгэж үзээд media 1 cig move гэсэн өргөтгөлтөө видео файл байна. Media 2 гэсэн move өргөтгөлтөө бас нэг файл байна. Эхний media 1 видео файлыг тоглуулъя. За ажиллаж байна. За хоёр дахь media 2 гэсэн видео файлыг ажиллуулж үзэж байна. За тэр доор 3D файл бас оргиороо байж байна. Их олон зургийн файлууд бас энд байна. За ийм байдлаар найзуудаа бид презентацийн файлыг задлж хэрэгтэй контент файлаа хэрхэн авах тухай техникийг энэ хэсгээр үзэж дууслаа.